Hi guys, hello байна. Сайн байна уу guys? Өнөөдөр бол Солонгос моделийн талаар та нарт Q&A нэхэр болсон. Ялгаш байна уу? За намайг танилцуулъя. Намайг бол Халиун гэдэг. Би бол Солонгост 8 настайдаа ирээд одоо хүртэл ингээд амьдарч байгаа. Дээд сургуулаа төгсөөд одоо ажлын визээр 3 жил болж байна. Тэгээ модельээр ажиллаж байгаа. Модельээр 3 жил болж байна. Тим чи бити шалаарай заяа. Шоолж болохгүй шүү заяа. Юу. Солонгост анх модель хайхад юунаас эхэлсэн бэ? Sorry, би буруу уншлаа. Солонгост анх модель хийхэд юунаас эхэлсэн бэ гэж юм заяа. Намайг танилцуулсан шүү дээ. Би бол яг ингээд Солонгос хүүхдээсэн. Тэгээ би бол Кёнгидагийн хоол хүнсний менежментний талаар ингээд сурсан. Тэгээ ингээд хоолны брэнд хоол хүнсний брендийг амар ингээд маркетинг хийхэд амар туртайсан. Брэнд консалтинг энэ ингээд ресторан шатаа ингээд яаж бүр ингээд сайжруулах уу? Тэрний талаар уг нь ингээд амар бэлтжиж аахгүй юу? Жигнэсэ. Тэгээ тэрийг бүр 4 жил сураад яг ингээд 4 жил сурах тулд бол амар зөндөө арбайт хийж үзсэн. Тэгээ би ингээд мөнгөгүй болоод ингээд арбайт хийхстэй үе бол бишээсэн л да. Зөндөө хамаагүй арбайт хийжээш би юундээ өөрөө сайн тэрийг амар бидмээрээс ахгүй юу. Би дээс сурах сурж байхад бол манай аав ээж Солонгост хам цугээс болоод манай аав ээж ингээд амар тус болсон. Тэгээ тэр биш бол би өөрөө ингээд амар зөндөө арбайт хийж үзмээрээсэн. Тэгээ амар зөндөө офисны талын шигтангчаас ажиллаж байсан. Шигтангчаас зөндөө ингэж шигтан хийдэж штэ тий. Зөндөө ингэж ажиллаж үзсэн. Шигтангч биш өөр ингээд PC бан ер нь шигтангийн талд амар зөндөө ажилласан байна. PC бан, ресторан, хотелны талын гэсэн гэж ажил хийж байсан. Тэгж яхта зөндөө ингэж хийнгээ би жигнэс ингэж офисны ажил бол хийж чадахгүй юм байна. Хүнтэй ингэж уулзаад ингэж ярилцдаг. Би ингэж сайн байсгаа нөө. Уг нь бол ийм ажил том болоод тийм ажил хийн гэж хүсчихээс ахгүй офисны талын тий. Тэсэн чи ажиллаж үзсэн ч нөө. Би яасан ч офисны тал бол амар хэцүү байна гэж бодоод тэрийг бүгдээ арбайт хийн гэж бидэж байгаа хгүй юу. Тэгээд арбайт хийн гэж тэрийг мэдсэний дараа тэгж арбайт хийхин талд ресторан тэгж нэг удаа ажиллаж байсан чинь тэрний менежер ах нь би тэр үед амар ингэж 20 настайтай ингээ өвс шавшарайсан миний урт ус шавшарайсан. Тэгээд би ингээ piercing амар зөндөө хийсэн. Ийм ингээ амар ингээ өөрөөр ингэж тийм ингээ хамаагүй ингээл те хөөхөн челленж том болсон юм чи 20 настай болсон юм чи үсээ шавшар болоод тэг үсээ ингээ бүр халмин ингээ жижигхэн болгоод амар зөндөө ийм стайл хийж үдчихсэн. Тэгсэн чи менежер намайг хараад чи ингээ кигори энийг юу гэдэг вэ? Кигори гэдэг аахгүй юу guys. Чи кигори амар туртай юм байна. Чи энэ аксессуард амар туртай юм байна те гинэ. Тэгэхээр тийм амар туртай гэсэн чинь өөрийнх нь wife нь энэ бизнес эхэлж байгаа гинэ. Энэ аксессуарыг зардаг. Тэгээ чи энэ модельийг хийж үзэх үү гинэ. Тэгээ зүгээр л мэддэг хүний мэддэг ингээл wife юм чи. Окей, why not? Зүгээр арбайтны мөнгнөөс бол дээш жоохон өндөр байсан. Окей гэд тэгэхэд ингэж модельийг хийж үзсэн. Тэгээ тэгэхэд нэг жил хийж үзчихсэн үү те? Тэгэл хийл үзсэн. Тэгж ийм жишгэн онлайны фитинг модель гэдэг аахгүй фитинг модель гэдэг. Одоо энэ дээр гарч иж байгаа. Тэр учраас энэ аксессуаричаас онлайнаар зарах гэдэг аахгүй юу? Солонгосууд амар зөндөө зардаг. Монгол бол айдын мэдэхгүй байл та. Тэгээ түрүүн зарахын тулд амар хөөрхөн модель юм уу эсвэл ингэ зураг амар хөөрхөн авч тэр нь маркетинг болдог болоод тэгэл намайг ингээд арбайтер зөндөө хийжсэн. Би тэр үед бол зүгээр л арбайт гэж бодчихсон болоод ингээд яг энүүгээр би модель болно. Энэ ажил амар гоё юм гэж бодож байгаагүй. Зүгээр л амар амархан байна. Окей. Хийд үзье. Тэгээд тэгжсэн чинь яг 4-р анги болоод төгсгийн үед болсон. Би одоо хурдан компанид орох хэрэгтэй. Яг тэгвэл би гадаад хүн болоод Солонгост амьдрахын тулд бол компанид орох хэрэгтэй гэдэг. Тэгээ тэрийг амар бэлтжижсэн. Тэр үедээ ингээд амар ингээд багш нартай ингээд тэ хэлээл би ямар компани руу орох вэ? Яаж бэлтэх вэ? Ингээл амар бэлдээ тэгжсэн. Тэгээ амар зөндөө арбайт хийсэн тулд би ийм ажлын талаар ингэж хийж үзмээр гэсэн бодол яах хэрэгтэй шүү дээ, тий. Тэгээ тэрийг бодож бодчихсон би нэг ингэж хувцсны талын модельийг хийж үзмээр байна гэсэн бодлоос ахгүй юу? Яагаад тийм байсан мэт зүгээр л хийж үзмээр байна. Яагаад гэвэл сургуулаа төгсвөл би одоо нэг компани дотор л ажиллах хэрэгтэй юм чинь. Тэгэл
дээд суралд байгаа үед хамаагүй ийм тим юм хийж үзмээр байсан. Тэгээ ерөн жигнээс хамаагүй ийм тим юм сураад хамаагүй ийм тим юм ингээл хийж үзжсэн. Яг тэрний нэг юм хийж үзээгүй юм бол питинг модельээс авахгүй онлайны хувцсны модель хийж үзээгүй байсан. Тэгээ тэрийг хийж үзье гэж одоод яг ингээл яг төгсгийн өмнө нэг хийж үзсэн аахгүй юу. Тэгээ хийж үзсэн чинь амар амархан. Тэгээ би өөрөө ингээд тэр зураг даруулж байхад амар гоё ингээл exciting, сонирхолтой, чимээс very fun, гоё. Гоё шүү дээ. Энийг жигнээс би ингэж ажиллаар хийх юм бол жигнээс миний гоё юм байна гэж бодоод. Тэгээ ингээд авж байгаа арбайт ч гэсэн авж байгаа мөнгө нь амар жоохон өндөр гэж бодсон. Тэгээ би өөрөө ингээд not bad би модельээр ажиллах юм бол not bad юм шиг байна гэж бас өөрөө амар ингээд бодсон. Тэгээд гинт компани зүгээр хоол хүнсний талын ингэж компани ингэж бэлтэж байгаа гинт за тэгвэл моделийн компанид ороход үзэх үү гээл шууд зөндөө ингэж модельнууд ингэж компаниг хайгаад тэгээ би питинг модель хийжсэн гэсэн шүү дээ. Тэгээ онлайны хувцсны модель хийжсэн нэг 2-3 жил хийжсэн тэр зургнуудаа нийлүүлээд компани явуулж ирсэн. Тэр үед Instagram бас хийжсэн болоод тэр миний Instagram-ыг явуулаад тэрэндээ нэмээд би ингээ онлайнаар питинг моделийг хийсэн зургнуудаа нийлүүлээд явуулж байсан. Ер нь миний зөндөө зургнуудыг тэр компаниас харж ээж тэ намайг ингэж дуудах юм байгаас тэ. Зөндөө явуулсан ч хариу өгөхгүй газар амар зөндөө байсан. Тэг зөндөө ер нь бол явуулаад ягаад гэвэл над шиг солонгос модель зөндөө байдаг аахгүй юу? Солонгос модельүүдийг сонгохгүй намайг сонгох. Яг намайг сонгох хэрэгтэй тэ тэр компаниас. Тим ч амар зөндөө зураг явуулах хэрэгтэйсэн. Anyway ер нь би тэгээ анх моделийн ажил эхлэхэд бол онлайны питинг моделийг эхэлж байсан. Онлайны питинг модель бол яг энэ бол модель миний бодлоор бол яг моделийн ажил бол биш. Зүгээр жоохон арбайтны маягаар ингэж хамаагүй хүмүүс ингэж хийж олдог. Яг ойлгож байгаа миний үг тий. Тэнийг яаж онлайны питинг модель яаж хийж үзэх вэ гэвэл солонгост амьдарч байгаа бол мэдж байгаа арбайт ингэж хайдаг сайт байдаг аахгүй юу? Альбамон, Альбачонгу гэдэг нэртэй арбайт хайдаг сайт байдаг. Тэр дотор ресторан амар зөндөө бүх арбайтыг солонгосчууд бол тэрүүнгээр ингэж хайдаг. Гадаад хүмүүс бас тэрүүнгээр амар зөндөө хайдаг. Тэгээ тэрүүнгээр хайгаад интернетээр тэрүүнгээр ингэж оролцоод ингэж би энэ арбайт хиймээрээ ингэж тэгдэг аахгүй. Тэрэн дээр питинг модель гэд бичээд хайгуул амар зөндөө байдаг. Ер нь бол анх эхэлж байгаа болоод яг ингэ цагийн хэдийг авахыг мэдэхгүй байна гэвэл бол би бол анх эхэлж байхад цагийн 20,000 воноор хэлжсэн. 5,000 ч байсан, 10,000 ч байсан, 15,000 ч. Ер нь ингээл зөндөө байдаг. Хамаагүй эхлээд таарахгүй бол байхгүй тий. Тиймээс. Ингэж тийм онлайны питинг модель чинь тэгэл тэр зураг даралт бол өдөр болгон дардаг зураг бол биш байхгүй тий. Нэг удаа дарахад яг зарж байгаа яг зарж байгаа хувцснуудыг ингэж өмсөх хэвээр. Тэгээ нэг удаа ингэ зураг даралт хийхэд 3-4 цаг болдог. 3-4 цаг 20,000 вон гэвэл 80,000 вон тий? Өдөрт 80,000 вон гэвэл зүгээр байгаа сте. Тэгэд энийг гоё давуу тал нь юу вэ гэвэл амархан дээрс мөнгө ингэж жоох өндөр. Тэг мөө бад тал нь юу вэ гэвэл өдөр болгон тим ажил бол айхгүй. 7 хоногт нэг удаа, 2-7 хоногт нэг удаа тим ажил гэдэг байхгүй. Окей. Тэгээ тэрүүнгээр анх би ингэж модель хийх үү яах үү гэж бодож байгаа хүмүүс байгуул тэрийг ингэж эхэлж үзвэл ямар байна гэж бодсон. Яа тэгвэл би тэгэж эхлэнгээ энэ модельний ажил надаа яг тааж байна гэж би өөрөө амар бодсон байхгүй. Таарахгүй гэсэн хүмүүс бас зөндөө байгаа. Тэгээ тэрийг хийж үзээ. Ер нь тэрийг хийж үзэхийн тулд бол ер нь бол солонгос хэл дээрээс нь хөөрхөн жон царайлдаг дээрээс нь ингээд тур хайх хэрэгтэй шүү дээ. You know what I'm saying? Тийм шүү. Дараагийн question заяа. Портфолио байхгүй байсан ш модель хийж болох уу? Портфолио яг модель шиг зураг яг модель шиг ингэж picture зураг байхгүй байсан ч ер нь бол хамаагүй. Тэгвэл ядахта Instagram дээр миний зөндөө зураг байх хэрэгтэй шүү дээ. Яг бол компаниас бренднээс ч бас
Ер нь бол зургнуудыг хараад энэ хүнийг сонгох уу яах вэ гэж бодсон юм байна сте тий. Тэгээ энэ хүний зураг юм уу эсвэл энэ хүний vibe, style ч юм уу тий. Ер нь өөрийнхөө style, vibe-тай Instagram юм уу зургнууд зөндөө байх сте. Амар quality-тэй зураг бишээсэн ч хамаагүй. Зөв өөрийнхөө энгийн гадуур ингэж явж байгаа кофе шоп байгаа зургнуудаа зөндөө авах гэдэг ингэж үзэх хэрэгтэй гайсаа юу. Одоо модельаар би бол ажиллаж байгаа мөртлөөч миний ингэж энгийн зургийг амар зөндөө хэрэгтэй гэж хэлдэг. Манай компаниас тийм өөр зураг ингээд принтнес ч бас яг энэ хүний quality-тэй зураг байгуул сайн л да байхгүйсэн чи энэ хүний энгийн зургийг амар зөндөө хармаар ингээд принтнууд зөндөө байдаг. Яг үл тэр энгийн гэж гадуур явж байгаа энэ хүний стайлыг амар хамаар байгаа байхгүй юу? Имиж. Тийм болоод одоо л амар стайл чухал болсон л байгаа байхгүй юу? Окей. Next. Соулд амьдрахгүй бол модель хийхэд хэцүү юу гинэ? Соулд амьдрахгүй бол модель хийх жоохон хэцүү. Би бол Солонгос модель найзууд зөндөө шүү дээ, тий? Солонгос модель найзууд зөндөө одоод тэр Солонгос найзууд харуул ганцаараа амьдэрдэг хүүхдүүд зөндөө байхгүй шүү дээ. Байхгүй ахгүй юу? Яг л модельний ажил бол ажил байгаа үе зөндөө байхгүй зөндөө болоод яг сарын ингэж мөнгө өөрөө ингэж тий ганцаараа амьдраангаа ингэж анх эхэлж байгаа хүүхдүүд бол тэгээ ерөн аав ээжтэй амьддаг хүүхдүүд зөндөө байсан Солонгос модель найзууд тэр найзууд ингээ аав ээж нь заавал Соул амьдрах хүүхдүүд ч сайн зөндөө шүү дээ. Тэгээ манай энэ компани дотор ч бас Кангмын 1-2 цагийн энэ хажуу талд пада далаагийн талд ингэж амьддаг найз ч сайдаг. Тэгээ ажил орж ирвэл нэг удаа Соул ирж байгаа хгүй тий. Тэгээ би бодсоо яг ингэж одоо би ингэж монголоор ярьж байгаа юм чи одоо монголчууд ингээд та нарт ярьж байгаа юм чинь тий. Ер нь Соул байсан дээ шүү дээ. Яасан ч. Соул чи яг дунд сити болоод бүх ажил ч юм уу тий студио гой зураг дартаг газар ч юм уу. Ер нь ингэж нэртэй pop-up store ч юм уу зөндөө ингэж ажил хийх арганууд ч аим зөндөө Соул байдаг аахгүй юу. Заавал модельч биш яг бол тий. Ойлгож байгаас тий. Одоо тэний биш гэсэн сонгосууд би хэлж байгаа pop-up store-оор ажилламаар байгуул сонгосууд ч амар нэр тийм ч сонгосууд зөндөө ажилланууд зөндөө л байгаа аахгүй юу. Ер нь зөндөө ажил хийдэг арга зөндөө байдаг болоод Соул байгуул сайн. Өөр газарч байсан ч болно л доо ер нь л хэцүү шүү дээ. Ийшээ хурж ирээд бадагаадаа ер нь хамаагүй. Anyway, ер нь бол хамаагүй. Тэгж хадвал Соул байсан дээр. Окей. Соулд амьдэрчсэн ч гэсэн ер нь Пажу Илсан нь штэ тий. Пажу Илсан гэдэг Соулын яг хажуу талд бас өөр дүр гэдэг ахгүй юу? Тэнд бол амар том студио зөндөө байдаг. Том студио. Соул бол ингээд газар жижигхэн болоо том студио бол ер нь байдаг байхгүй юу? Тэгсэн мөртөө студио зөндөө байдаг л та. Нэг реклам дарахад бол амар том студио хэрэгтэй байдаг. Тийм болоо том тийм студиуд ямар ангивэл бол Эсан Пажууд зөндөө явдаг гэдэг гэсэн. Би өмнө бол ер нь бол зураг даралт бол Соулд зөндөө байсан. Рекламны зураг даралт бол Пажу Эсанд зөндөө байсан. Anyway, next. Агентлагтай байж ажиллах боломжтой юу? Заавал эйженттэй байж ажиллах боломжтой юу? Гадаад хүн бол заавал эйженттэй л байх ёстой, guys. Би бол эйженси дотор баймааргүй. Яг тэгвэл би өөрөө солонгос хэлтэй, өөрөө зүгээр энгийн ингэж ажиллаж өөрөө ингэж ингээ ажиллаж чадна гэж бодож байгаа. Яг тэгвэл би эйженстэй байгуул эйженситэй ингэж анхнаас гэрээ ээгүүл хэдөө ингэж гэрээ идэг ахгүй юу. Би бол жоохон тийм дургу. Хэдөө гэмээр ахгүй. Би зүгээр 100% л би ямар ахгүй юу. Тийм болоо би бол фрилансер ажилламаар ингэж айн боддог л доо. Гадаад хүн болоод тэгэж болохгүй. Өөрөө одоо физтэй биш бол тий. Тэгээ миний физ бол E6, E6 физ. E6-ийн физ бол бүх ингээ Есүл жүжигний тал, модельний талын ажлууд хамаагүй хийж болно. Тэгвэл заавал эйженси дотор байх хэрэгтэй. Тэгээд чадвал тэр эйженси нь нэртэй явуул бүр визэн сайн сунгуулдаг. Окей. Жохон нэртэй мэдж байгаа сте модель одоо нэртэй моделийн эйженси гэвэл K+, S-Team, Ghost ер нь тийм нэртэй эйженсинууд байдаг. Тэр дотор ороход амар хэцүүлтэй. Ер нь бол сайн болоод тэр дотор орох юм бол физ бол амар сайн гарна шүү дээ. Эсвэл бол миний бодлоор бол тип заяа. Тип нь юу вэ гэвэл ер нь гадаад модель
жоохон байдаг эйженси рүү орсон дээр гэж бодож байна. Окей. Гадаад модель бол би биш. Би ингэж анх орох байгаа эйженси дотор гадаад модель ядахтаа жоохон 2 3 жоохон байвал 2 3 зөндөө бол 200 300 ч байсан хамаагүй. Ер нь гадаад модельнууд байсан эйженси байж ш тэр газар чинь визийг ингэж хийж өгч чадж байгаа газар гэж байгаа байхгүй юу тий. Тэгэхгүй нэг ч модель тийм гадаадны ингэж хүмүүс байхгүй газар очивол тэр компанич яаж хийхээ мэдэхгүй, визийг яаж сонголтыг мэдэхгүй шүү дээ. Яг тийм хийж үзэж байгаагүй юм чинь. Ер нь бол гадаад модельтэй газар эсвэл гадаад ингэж ажилтдаг менежер ч юм уу тийм газар байх ёстой шүү. Эний нэг эпизод байгаа. Юу гэвэл би анх ингэж моделийн эйженси дотор ороход амар бэлдсэн гэсэн шүү дээ тий. Тэгж ингэж бэлдэж байхдаа моделийн нэг A компани бол 200 300 гадаад модель, ер нь гадаад модельнуудыг ингэж харьцуулдаг ингэж тийм гадаад моделийн эйженси компаниас заяа. Тэр A компани бол тэрээс B компани бол бүх солонгосчууд. Гадаад гэж яах вэ? Бүх солонгосчууд тэгсэн мөртлөө модель нэмээд жүжигний талаар, жоохон жүжигний талаар ингэж эйженсиэс ахгүй юу? Яг модель биш. Тэгээ тэр хоёр газартай ингэж жоохон сайн гэж ярилцаад анх митинг хийхэд аудишн гэхүү интервью хийхэд тэр хоёр надаа ингэж чиний ингэж би ингэж сунгуулах гад үзье. Хамтралж ингэж ажиллая, гэрээ хийя гэж тэр хоёр газар ингэж сүлд надад ингэж ярилцсан ахгүй юу? Тэгээ би бол хамаагүй ш солонгос хэл тэмцээ тэр жүжигний талын компанич орсон ч ер нь бол хамаагүй байсан. Бодсон чинь тэр солонгос жүжигний талын компани бол гадаад модель, гадаад жүжигний талын ингэж бизнес сунгуулж үзэж байгаагүй компаниас аахгүй юу. Тэгээ чиний ингэж хэрэгтэж байгаа ингэж чиний ингэж хэрэгтэй гэсэн материалыг бүгдийг бэлдэж өгье гэсэн ч шууд ер нь бол болохгүй гэж би бодсон. Окей. Миний үг ялгаж байгаа сте. Тэгж бодоод би 200 300 гадаад модельнуудаас компани орсон ахгүй шууд. Тэр тийшээ очсон чинь тэр компани дарааг бол шууд мэдж байгаа хгүй юу. Чи одоо одоо надад зааж өгч байгаа хгүй бүр. Чи одоо ингээ материал бэлдэх хэвээр хизээ хүртэл материал бэлжээх. Би энэ компаниас чаас өөрөө материал бэлдэх хэвээр хизээ хүртэл би энийг бэлдэж чинь. Хойлоо хамцууг иммиграшнд ингэж хизээ ингэж хаана уулзъя гэл шууд ингэ мэдж байгаа хгүй юу. 200 300 ингэж гадаа модель байдаг эйженси. Ер нь team газар эссенс дээрээстэй тий. Тэр газар ч бас ер нь давуу тал сул тал байгаа. Anyway, ер нь бол гадаад хүмүүс ажилдаг эйженсид орох хэрэгтэй. Давуу тал сул тал байгаа. Next. Зөвхөн бистэй хүмүүс модель хийж чаддаг оо. Ер нь тийм штэ. Зөвхөн бистэй хүмүүс модель хийж чаддаг. Минийс онлайны фитинг модель байдаг штэ тий. Онлайнаар ингэж хувцас зардаг фитинг модель яг ингэж моделийн ажил биш арбайтер хийж болдог тийм фитинг модель болвол ер нь бизнес хүчс хамаагүй би сурдаг хүүхдээс хамаагүй солонгос хүүхдүүд сурдын мөртлөө тийм юм хийдэг. Тийм чинь тэр бол хамаагүй л дээ. Тэр биш яг чигнээс би модельээр ажилламаар ан гэсэн бол ер нь бол визтэй байх шүү дээ. За хамгийн сүүлийнх бол анхны ажил хэрхэн олж байсан бэ гинэ. Миний анхны ажил юу вэ? Санахгүй байна. Йоо би амар зөндөө ажил хийсэн guys. Анх амар хэцүү байсан чигнээсээ. Амар хэцүү байсан. Яа тэгвэл би анх ингэж модельний ажил хийхэд яг моделийн ингэж мөнгө штэ те хэдэн цаг хийвэл ямар туу мөнгө автын ч сайн мэдэхгүй байсан. Тэрийг 200 300 компани тэр гадаад компани эйженси дарга штэ те. Тэр даргачаас тэрний тал жоохон сул байсан. Яг модельний талд бол тэгсэн мэт амар сонин гадаа модель амар зөндөө байсан аахгүй. Яа энэ амар хийх хөг зөндөө байгаа. Энийг нэг эпизодаар би та нарт хэлье. 200 300 гадаад модельний эйженсийн талаар энийг нэг өөр видеогаар та нарт хэлье. Тэр биш ерөө бол би анх ажил яаж хийсэн вэ гэвэл санахгүй байна. Анхны ажил за яаж хийсэн бэ гэвэл миний бодлоор бол рекламны ажил байсан гэж бодож байна. Реклам. Яг л рекламны ажил хийхийн тулд бол компани биш, рекламын кастингийг дундаас нь кастинг хийж өгдөг кастинг директор гэдэг хүмүүс байдаг аахгүй юу? Одоо LG-ийн реклам гэж бодъё. LG рекламыг ингэж
би яг ийм ингэж Ашаан эмхтэй ийм царайтай хүнийг хайж гэн гэвэл casting director байдаг компанид хэлдэг заяа. Casting director рекламны agency хэлдэг. Рекламны компани ингэж хэлвэл рекламны компани дотор бол амар зөндөө солонгос гадаад хүмүүс амар зөндөө профилний видеонууд байдаг заяа. Тэгвэл тэр ингэж категориг ингэж casting director нь хараад тэрийг листов явуулцдаг. Тэр листийг хараад ээлжээ сонгодог байхгүй юу. Тэгвэл тэр дотрын видеог яаж тэр видеог дарна гэвэл тэр компани руу очиод би видео даруулах хэрэгтэй. Тэгвэл тэр компанийг хайгаад би өөрөө ингэж видео зөндөө дарж исэн. Тим компани амар зөндөө байдаг guys. Амар зөндөө тэр рекламны компани. Миний хэлж байгаа л суустай. Рекламны компаниуд амар зөндөө байдаг. Рекламны компани дотор ер нь зөндөө миний профилний видеог 3 сар тийм үү 6 сар нэг удаа ингэж профилийн видеогаа ингэж тавих хэрэгтэй байдаг. Ойлгосоос миний хийсэн үгийг. Би ганцаар хэлээд би амар ингэж солонгосоор ярьж чадахгүй байна. Уушлаарай. Ер нь бол тийм. Тэгээ анх би ингэж ажиллаж байсан бол реклам юм шиг байна. Тэр үед бол анх яг ингэж би ингээ компанид орсны дараа зөндөө рекламны casting director рекламны ингэж компани дотор зөндөө байд юм чи. Очоод миний профиль видео явуулж байсан. Тэгээ профилийг ингэж би апдейт хийснээс болоод ингэж листоо би зөндөө ингэж casting хийдэг хүмүүс нь явуулцдаг. Тэгвэл тэндээ сонголцдог. Тэгээд би анх ингэж ажил хийжсэн юм шиг байна. Ингээд guys дараагийн видеод бол моделийн компани эйженсигаа сайн сонгох хэрэгтэй арга яаж сонгох вэ? Тэрний аргатай нэмээд миний эпизодыг та нарт хэлье. Okay. Thank you guys. Намайг follow хийгээ, like хийгээрэй. Өөр асуултаа байгуул доотлол мессеж бичээрэй. Bye. Минтлэрэ. Bye.